Хүний биеийн ихэнх эсүүдийн өдөр тутмын амьдрал нь харьцангуй тогтвортой, жигд байдаг. За энд бидэнд хідэн эс байна гэж үзье. Үүнийг арьсны эс гэж үзье. Биеийн ямар ч эдийн эс ч байж болно. Энэ эд нь өсөх явцдаа эсвэл үхсэн эсүүдийг солих үед метоз хуваагдалд орж өөрсдийгөө хувилж шинчилж байдаг. Дараа нь тэдгээр нь дахин метоз хуваагдлаар хуваагдсаар нэг дор бөөгнөрдөг. Эдгээрийн эргэн тойронд нь бас хөрш эсүүд нь байна. Эс ингэж их хэмжээнд өсөж үржиж байгаагаа мэдээд үржлээ зогсоодог. Үүнийг контакт саатал гэдэг. Үүний дараагаар дахин өсөж эхэлнэ. За тэгтэл тэдгээр эсүүдийн нэгд нь алдаа үүссэн байна гэж бодъё. Тэр эс өөрийнхөө үүсгэсэн гажгийг таньж мэдээд өөрийгөө устгадаг. Эсүүд ямар ухаантайг харж байна уу? Нэг ёсондоо бусад эрүүл эстэй зам тавьж өгч байна. Тэгэхээр энэ эс өөрт нь ямар нэг зүйл болохгүй байгааг мэдүүтээ өөрөө өөрийгөө устгах нь байна. Эсийн дотор ийм механизм байдаг бөгөөд үүнийг апоптоз гэд нэрлэдэг. Үүнийг илүү тодорхой тайлбарлаж өгье. Энэ нь ямар нэгэн гадны үйлчлэл биш бөгөөд эс өөрөө өөрийнхөө гажгийг таньж мэдээж өөрийгөө устгаж байна. Өөрөөр хэлбэл апоптозод орж байна. Тэр эсэд мутац үүссэн байсан ч энэ бол байнга тохиолдож байдаг зүйл юм. Мутац нь тогтмол тохиолдоод байдаггүй ч энэ талаар бага зэрэг ярих хэрэгтэй байхаа. Мутац нь яг ямар давтамжтайгаар тохиолддгийг би сайн мэдэхгүй ч ямар эд гэдгээсээ хамаарад өөр давтамжтай байна. Би үүнийг өөр өнгөөр бичье. Хүний биед өдөрт 100 тэрбум эс шинээр үүсч байдаг. Тэгвэл энэ мутац нь саяд нэг удаа тохиолдсон ч өдөрт ойролцоогоор 100,000 орчим мутац үүсч байдаг. За мутац гэдгийг бид нар ген хромосомыг хүндсэн удамших хувьсал гэдгийг санаж байгаа биз дээ. Ихэнх мутац нь санамсаргүй тохиолддог. Нэг их аюултай шин чанартай байдгүй байхаа. Гэхдээ хэрэв мутац нь аюултай байвал эс түүнийг мэдээд өөрийгөө устгадаг. Үүнийг илүү тодорхой ярив. Би биеийн буюу соомын эсүүдийн эсвэл биеийн ихэнх эсүүдийн тухай ярьж байна. Эдгээр нь миний нүдний, тархины эсвэл миний хөлний эсүүд ч байж болно. Гэхдээ бэлгийн эсүүд байж болохгүй. Эдгээр нь биеийн эсүүд учраас хэдийгээр тэр эс амьд үлдсэн ч гэсэн үр удамд дамждаггүй байх нь. Үүгээрээ бидний миоз хуваагдлын үед ярьж байснаас ялгаатай юм. Энэ миний биеийн эсүүд өгөөд метоз хуваагдлаар хуваагдаж уржина. Хэрэв энд мутац үүсвэл эс яах ч үгүй эсвэл үйл ажиллагаанд нь бага зэрэг алдаа гарч болно. Эсвэл эс өөрийгөө гэмтээж улмаар намайг гэмтэнэ. Гэхдээ аль ч тохиолдолд миний үр удамд дамжихгүй. Би энэ хэсгийг дэлгэрүүлж ярив. Та бүхэн өдөрт шинээр 100 тэрбум эс үүсдэг гэж юу хэмээн гайхаж байгаа байхаа. Юу гэсэн үг вэ гэхээр миний биеийн эс болгон хуваагдан үржиж байдаг. Тэгэхээр бидний бие хичнээн тооны эстэй болох нь төсөөлөгдөж байна уу? Яг хичнээн тоотой вэ гэдгийг бид яг хэлж чадахгүй л дээ. Гэхдээ нэг хүний биед ойролцоогоор 100 триллион эс байдаг гэж үздэг. Хэрвээ ингэж бодвол өдөр бүр дунджаар 1000 эс бүрийн нэг нь хуваагдаж байдаг гэсэн үг. Гэхдээ үнэндээ зарим эсүүд огт хуваагддаггүй байхад зарим нь маш хурдан давтамжтайгаар хуваагддаг. Үүнээс харахад магадгүй хүний биеийн нарийн нийлмэл бүтэц үүнтэй холбоотой байх. Дэлхий дээр нийт 6 тэрбум хүн амьдарч байгаа учраас бид манай дэлхийн эдийн засаг нийгмийн байдал маш ярвагтай гэж ярьдаг шүү дээ. Гэтэл бидний бие 100 триллион эсээс тогтож байдаг. 100 триллионыг би тэрбумд шилжүүлээд бичээтгэе. 100 триллион гэдэг бол 100,000 тэрбум эс гэсэн үг. Тэр 100,000 тэрбум эс болгон өөр өөрийн эко орчинд амьдарч бүгд л өөрийн гэсэн бөөмтэй байгаа. Бид эдгээр эсэд байх бүхий л оргоноидууд эсийн хуваагдал болон ДНХ-гийн нийлэгжлийн талаар
ярилцаж байсан шүү дээ. Энэ бол тоглоом биш шүү. Эдгээр эсүүд нь бүгд гаднаас юм нэвтрүүлж байдаг нийлмэл бүтэц бүхий мембрантай. Мөн бүгд бие даасан амьд биетүүд боловч өөрийн орчиндөө хамтдаа амьдардаг. Би үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр бид ямар том, ямар нарийн нийлмэл юм бэ гэдгийг ойлгуулах гээд байна л да. Хэрэв бидэнд өдөр бүр 100 тэрбум эс үүсч байдгийн бол маш их хэмжээний мутац тохиолддог бөгөөд эдний зарим нь магадгүй ямар ч сөрөг үр нөлөөгүй байдаг бол зарим нь мутацид орж гэмтснээ мэдээд өөрөө өөрийгөө устгадаг. За үүнийг апоптоз гинэ гэж өмнө хэлсэн. Гэтэл зарим эсүүд нь мутац үүсчээд байхад өөрийгөө устгахгүй харин эсийн хэлбэрээ өөрчилдөг. Энэ тохиолдолд эхлээд бидэнд хэдэн эс байна гэж үзье. Тэгээд эдгээр эс нь мутацид орсон гэж үзье. Тэр мутацийг нь би жижиг игс үсгээр тэмдэглэе. Мутац нь энэ ДНХ-д болсон. Хэд хэдэн мутацч байж болох боломжтой. Нэг мутац нь эсийг апоптозод орж өөрийгөө устгахаас хамгаалдаг. Нөгөө нэг мутац нь тэр эсийг зэрэгэлдээ эсүүдийг бодвол илүү хурдан хуваагддаг болгодог байж болно. Тэгэхээр ийм мутац агуулдаг эс митоз хуваагдалд орохороо яг өөртөөгөө ижил шинж чанар ухий маш олон эсийг үүсгэн бий болгоно. Ийм эсүүд нь алдаатай байдаг бөгөөд нэг ширхэг алдаатай эс хуваагдах бүрдээ алдаатай төл эсүүдийг үүсгдэг учраас үүссэн эсвэр яг анхны эс шигэ алдаатай байдаг. Хэрэв эдгээрийг эргэн тойрных нь эдүүдэд харьцуулбал зарим талаараа эрүүл бус харагдана. Магадгүй үйл ажиллагаанч алдагдсан байж болно. Үүнийг өмнө уу буюу неоплазм гэнэ. Одоо их олон тооны неоплазмын эсүүд үүссэн байна. Тэдгээр нь үүн шиг биет бүтцийг үүсгдэггүй. Ихэвчлэн иймэрхүү том бөөгнөрл үүсгдэг бөгөөд зарим тохиолдолд биеэр эргэлдэж бас болдог. Энэ бөөгнөрл нь үнэхээр хэвийн бус хөгжилтэй ялгаран хөгжсөн эсээс тогтох эд юм бол үүнийг тумор буюу хавдар гэд байгаа юм. Тэгэхээр өмнө тумор гэдэг үгийг хавдар гэдэг ижил утгаар хэрэглэж болно. Хавдар гэдэг үгийг бид өдөр тутмын амьдралдаа илүүтэй сонсдог. Мөн тэр эсийн бөөгнөрл нь тодорхой хэмжээнд хүртэл ургаад нэмж ургахгүй, аюул үүсгэхгүй, хяналтаас гарч нэмж хуваагдахгүй байж болно. Миний бодлоор ийм эсүүд нь зэрэгэлдээ хэсүүдээсээ илүү хурдан хуваагддаггүй. Ургаж байгаа боловч хурдан явцтай биш, эргэн тойрондоо их гэмтэл учруулад байдаггүй. Ийм бөөгнөрлийг бид хоргүй хавдар эсвэл хоргүй неоплазм гэдэг. Энэ нь ямар нэгэн хорт нөлөөгүй гэсэн үг. Энэ нь харьцангуй сайн гэсэн үг. Та бүхэн үүнийг сонсохыг хүсдэг биз дээ? Хэрвээ танд ийм эсүүдийн бөөгнөрл байгаад энэ бөөгнөрл нь хоргүй хавдар байх юм бол энэ нь эргэн тойрныхоо эдтэйгээ наалддагч ямар нэгэн хор нөлөө байхгүй юм. Гэтэл хэрэв зарим хоргүй хавдрын эсүүдийн ДНХ нь дахин мутацид орж хурдцтайгаар өсөж мөн илүү төрөмгий инвазив болчихвол яах вэ? Инвазив гэдэг нь эргэн тойрноо анхааралгүйгээр зөвхөн бусад зүйлсд нэвчих хүсэл эрмэлзэлтэй болохыг хэлнэ. Тийм ч учраас энэ нь галзуу юм шиг маш хурдтайгаар өснө. Би үүнийг өөр өнгөөр тэмдэглэтгэе. Тэгэхээр энэ нь маш өндөр хурдтайгаар бусад эдүүдэд нэвчиж байгаа учраас түүнийг инвазив гэнэ. Эргэн тойрноо хамаарахгүйгээр өссөөр байна гэсэн үг. Гэнэт сэтгцийн эмгийн нэгэн төрлийн эстэй төстэй болсон гэж хэлж болох юм. Энэ нь илүү дордож, энэ эс нь цаашаага хуваагдсаар байх бөгөөд хуваагдах маш их хүсэл эрмэлзэлтэй генетикийн мэдээлэл нь алдаатай эсүүдийг үүсгэсээр байна. Мөн илүү их гэмтэлтэй үр төл эсвэл хуваагдлаас үүсэн гэмтэлтэй ДНХ-ээр илүү ихээр үүссээр байх юм. Үннийг хэлэхэд тэрч бас нэг талдаа сайн зүйл байх боломжтой. Яагаад гэвэл ДНХ-гийн ижил хэсгүүд гэмтэх үед жишээлбэл энэ эс мутацид орж
ДНХ-гийн зарим хэсгийг гэмтээхдээ ДНХ-гийн нийлэгжих системийг гэмтээж болох бөгөөд ингэснээр мутац илүү хурдцтай буюу давтамж ихтэй болох юм. Тэгэхээр энэ цааш хуваагдах хур мутац үүсгэх нь элбэгшиж магадгүй эдгээр мутацуудын нэгийнх нь дүнд энэ эсүүд тасарч биеийн бусад хэсгүүд рүү салж явж болох юм. Тэгвэл биеийн тэр хэсгүүд эсүүдийг өөртөө хүлээж авдаг. Энэхүү үйл явцыг метастаз буюу үсэрхийлэх гэд нэрлэнэ. Өөрөөр хэлбэл гэмтэлтэй эсүүд биеийн өөр хэсгүүдээр нүүдлэн үсэрхийлэх үзэгдлийг метастаз гэдэг байх нэ. Харин эдгээр гэмтэлтэй эсүүдийг юу гэд нэрлэдгийг та бүхэн санаж байна уу? Эдгээр эсүүд эргэн тойрны эсүүдийг тоодгүй бөгөөд маш хурдцтайгаар өсдөг инвазив эсүүд юм. Тэд бусад эсүүдийн шимт хижээлт бодисыг сорж байдаг. Түүний удмын материал нь хэвийн биш учраас маш хурдцтай мутацид орсоор байдаг. Иймд хэдийгээр нэг хэсэг эс нь үхсэн байлаач биеийн бусад хэсэгт нүүн очиж үржих чадвартай. Энэ бол хавдар буюу хортой хавдрын эс. Энэ яагаад ийм хүнд байдгийг та бүхэн гадарлаж эхэлсэн байхаа? Хортой хавдар бол илрүүлэх болон эмчлэхэд маш хүнд өвчин. Учир нь энэ бол нэг л өвчин биш. Нэг төрлийн нян эсвэл нэг төрлийн вирус шиг тодорхой нэг газарт шууд дайралт хийгээд эмчлэх боломжгүй. Хавдар бол маш хурдан нэвчин өсөж үсэрхийлж байдаг мутацийн бүхэл бүтэн цогц юм. Тэгэхээр магадгүй чи тухайн нэг төрлийн хавдрын мутацид орсон эсийг аваад идэвхгүй болгож болох юм гэж бодож байгаа байх. За үүнийг өөрөнгөөр тэмдэглэе. Гэтэл тэр эсийн ДНХ-гийн нийлэгжлийн систем нь аль нэг хэсэгтээ эвдэрсэн учраас цаашаа мутацид орсоор л байна. Тиймээс ямар ч арга хэрэгэлсэн тэр эсийг идэвхгүй болгох боломжгүй гэсэн үг. Ингэж хавдрын эсийн шин төрөл үүсдэг ба тийм шин төрлийн хавдрууд нь устгахад улам бүр хэцүү болсоор байдаг. Тиймээс хавдрыг төгсгөлгүй үргэлжлэх тэмцэл гэж ойлгож болох юм. Тэгэхээр чи энэ бүхний ард байгаа ерөнхий ойлголтыг ойлгож авах хэрэгтэй. Химийн эмчилгээ, туяа эмчилгээ зэргээр тэр маш хурдан ургалттай байдаг хавдрын эс рүү довтолдог бөгөөд эдгээр нь хавдрын эсрэг эмчилгээний гол аргууд юм. Ямар төрлийн хавдрын эсийн үед ямар төрлийн эмчилгээ хийх вэ гэдэг маш урт жагсаалт гаргаж болох боловч би энэхүү видео хичээлээр хавдрын эс бол метоз хуваагдлын мөн түүнээс илүүтэйгээр эсийн ДНХ-гийн репликацийн алдагдлын дүнд үүсдэг болохыг л та бүхэнд үзүүлэх гэсэн юм. Өдөр бүр 100 триллион эс репликацид орж өөрийгөө хувилж байдаг бөгөөд энэ бүрт хаа нэгтээ гэмтэл үүсч байдаг. Ихэвчлэн тэр гэмтлийн үед юу ч тохиолддоггүй. Эсвэл аюултай гэж үзвэл эс өөрийгөө устгадаг. Гэтэл заримдаа тэр эсэд хэдийгээр гэмтэл үүссэн байсан ч гэсэн тэр үргэлжлүүлэн репликацид орсоор л байдаг. Ингэснээр эс галзуу юм шиг хуваагдсаар байдаг. Хэрэв эсүүд зүгээр л хуваагдаад ямар нэгэн хор аюулгүй бол хоргүй хавдар үүсгдэг. Харин эсүүд нь галзуу юм шиг хурдан хуваагдаад шимт хижээлийн бодисыг сорон авч биеэр үсэрхийлэн тархаж байвал өмнө муу буюу хорт хавдар байдаг байна. Энэ бүхэн сонирхолтой байсан гэд найдаж байна. Бидэнд тохиолддог хамгийн аюултай өвчнүүдийн нэгийнхэн талаар та бүхэн шинжлэх ухааны багч гэсэн ойлголтыг авсан гэдэгт итгэж байна. Нэмж хэлэхэд хүмүүс зөвхөн хавдраар өвчлдөггүй бөгөөд ургамалч гэсэн бас хавдраар өвчлдөг байна.